Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлаас 2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4% өсжээ. Зөрчлийн хэргийн 73.6% нь нийслэлд, 26.4% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлаас прокурорын байгууллага 2024 онд иргэн хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна. Үүнээс цагдаагийн байгууллага 98.7%-ийг, авилгатай тэмцэх газар 1.2%-ийг, тагнуулын байгууллага 0.1%-ийг нь хүлээн авч шалгажээ. Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаас прокурорын байгууллага 2024 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Ял идэлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлаас прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 анги, цагдаа орхих байр, баривчлах байр, мөн 20-оос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.